За энгийн боторхай нэмэх болон хасах үйлдэлийг за хуваар нь хоорондоо ондоо байвал яаж гүйцэтгэх вэ гэдэг талаар хэлээ үзье. За энд нэг бүхэл зүйл байгаа. За энийг 2 хаваач. За хоорондоо яг тэнцүү гэсэн дуутахыг хэлэхэд би 2 хуваагаад тавилаа. За эндээс энийг нь болохоор энийг яг 2 хуваасных нэг. 2 хуваасных нэгийг авсан буюу 2-ны 1 гэж хэлдэг те. 2 хуваасны нэгийг нөгөөх нь болохоор энийг 3 тэнцүү хэсэгт хуваагаад нэгийг нь авсан буюу за 3-ны 1. За тэгвэл надад 2-ны 1 зүйл байсан. За энэ бүхэл зүйлэн те. Дугуун 2-ны 1 байхад надад нэмээд 3-ны 1-ийг өгөх юм бол би нийт энэний одоо энэ дугуун яг ямар хэсгийг нь авчаад байгаа юм бэ гэдгийг нь одоо хэдүүлээ тооцож олъё. За тэгэхээр энэ дээр хуваарийг нь хооронд нь ижил хуваартай болгох гэдэг үйлдэл хийх хэрэгтэй болдог. За тэхийн тулд яах вэ гэхээр энэ эхний тооны хуваар бол 2 байна. 2 дахь тооны бол 3 байна те. За тэгэхээр 2 3 2-ын хибээх буюу энэ 2 тоонд хоёуланд нь багтдаг хамгийн бага тоо болж тэр тоон энэ 2 тооны ерөнхий хуваар болно. За тэгэхээр ХБЕХ буюу хамгийн бага ерөнхий багтч гэдэг энэ тоог бол тэгэл өмнө үзчихсэн те. За тэгэхээр 2 3 гэж тавихад энэ хоёр хоорондоо харилцсан анхны буюу хоёул анхны тоо байгаа болохоор хуваараа энэ дээр 3-ыг энэ дээр 2-ыг өгнө гэсэн үг. Хэрвээ ингэж өгөх юм бол хуваар нь 6 болно. Энэ бол 6-ны 3 хөртөр хуваарийг хоёуланг нь 3-аар өгчүүлнэ гэсэн үг те. За нэмэх нь 3-ны 2 бол 6-ны 2 болно гэсэн. Өөрөөр хэлбэл 2-ны 1 гэдэг бол альва нэг зүйлийг 6 хуваасны 3-тай тэнцүү. 3 хуваасны 1 гэдэг бол 6 хуваасны 2-тай тэнцүү. За ингэж хувирсны хамгийн гол давуу тал нь ижил хуваартай болж байгаа болохоор бид нар ижил хуваартай бодлогоо боддог шиг 6-ны 3 дээр нэмэх нь 2 гээд хариу маань 6-ны 5 болох нэ. Өөрөөр хэлбэл бид нар энэ 3-ны 1 байсан дээрээ нэмээд дахиад үлдсэн талыг нь буюу 2-ны 1-ийг нь те 3-ны 1 дээрээ 2-ны 1-ийг нэмчих юм бол 2-ны 1 дээр нэмэх нь 3-ны 1 нь энэ нийт төрсөн юм байна 6 хуваасны 5-тай тэнцүү болох нэ. За дахиад хэдүүлээ өөр нэг жишээ аваад үзье. За нэг доошлуулж байгаа. За энд дахин нэг тойрог зуръя. За тойрогоор юу гэдэг хэлээд байгаа гэхээр эсвэл бүтэн юмыг бол хэлээд байгаа те. За тойрогоор хэлүүлээ. За дөрвөжнөр сэтгээд бодсон ч болно. За энэ дөрвөжин 4 хуваая 1 2 за 3 4 хуваачлаа. 4 хуваасныхаа 3-ыг бодсон гэж үү. Тэгэхээр энэ бүтэн дөрвөжнөө дахиад доошгоо хуулж тавихгүй бол бас болохгүй. Яг адилхан дүрсэн юм. Хөвд ярих хэрэгтэй болохоор за энийг 1 2 3 4 хуваачаад за 3-ыг нь бодлаа. Тэгэх юм бол энэ нийт дөрвөлжингийнхоо 4-ний 3 гэсэн байна. За энэ ч бий болохоор за энийг за 6 хуваач. 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 6 хэсэг хуваасныхаа за 4-ыг нь бодчих те. За 4-ыг нь бодчих. За дартлал нь 2-ыг үлдээгээд эхний 4-ыг нь бодчих. За аль нь ч байсан бол ялгаагүй. За энэ хэсгийг ингээд бодох юм бол энэ маань энэ дөрвөлжний 6 хуваасны 4 нь бодогдчихлаа гэсэн үг. За тэгвэл одоо энэ хоёрыг хооронд нь нийлүүлэх юм бол би хэр их юмтай болох вэ гэдгийг хэдүүлээ бодоод үзье. Өөрөөр хэлбэл 6-ны 4 дээр нэмэх нь 4-ний 3 болвол хэд болох вэ гэхээр за 6-ны 4 4-ний 3 2-ыг нэмэх гэхээр бид нар хамгийн түрүүнд текст үйлдэл юу вэ? За тэгэхээр бид нар бол мэдээж ижил хуваартай болох хэрэгтэй. За тэгэхээр ХБЕХ буюу энэ хоёр тоонд хоёуланд нь зэрэг хуваагдах хамгийн бага тоо хэд вэ? Өөрөөр хэлбэл 4 6 2 хуваарийнх нь болно те. За тэгэх юм бол эндээс хамгийн бага тоо бол 12 гэж олдож байна. 12 бол 6 хуваагдана, 4 хуваагдана, энэ 2 хуваагддаг хамгийн бага тоо. За тэгэхээр ижил хуваар өгөхдөө 6 дээр 6 хэдээр үржих юм бол 12 болох гэхээр 2-оор үржүүлвэл 4-ийг 3-аар үржүүлвэл. За энэ дээр нь ингэж бичсэн энэ тоо бол хүртвэр хуваар 2-ыг за 6-г буюу хүртвэрийг нь 2-оор үржүүлнэ, хуваарийг нь 2-оор үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол 12-ны 8 болно. Нэмэх нь 12-ны за 4-ийг 3-оор үржүүлээд 12 3-3-ын 9 буюу
За 12-ны 9 болж байна. За хооронд нь одоо нэмэх юм бол 12-ны 8 дээр нэмэх нь 9 буюу 12-ны 17 болох нэ. За тэгэхээр энэ хоёрыг одоо хооронд нь нийлүүлээд одоо тий бичгээд гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр нэг ингээд завуулж аваад доотлолт нь тавьчих тий. Энэ одоо ингээд бүртгэгдэхээ одоо нийлэхээр ерөнхийдөө энэ хоёр зүйл нийлэхээр ер нь хэр их юм болоод байгаа юм бэ? Хоёр бүхэл болоод байгаа юм уу? Хоёр бүхлээс хэр их болж байгаа юм бэ гэдгийг хэвлээ харах юм бол энд байна те. За 12-ны 17 гэдэг маань бол энэ бол холимог бутархай гэсэн үг. Биш засагдах бутархай гэсэн үг. За энийг хэвлээ холимог бутархай болгох хэрэгтэй. За тэгэхээр энэ холимог бутархай болгоно гэдэг маань энэ бол 12 дээр нэмэх нь 5-ыг хуваах нь 12 гэж 17-гоо бас задлжуулна тий. Тэгэхээр 12 болгоно нэг бүхэл бүтэн болох юм бол энэ маань нэг бүхэл 12-ны 5 гэж ийм байдлаар бичдэг. Энийг бол холимог бутархай гэж бичнэ. За 12-ны 17 гэдэг энэ бол засагдах бутархай гэсэн үг. Харин энэ бол холимог бутархай байх нэ. За тэгэхээр энэ хоёрыг хооронд нэмэхэд бол 2 бүхэл бол хүрэхгүй. За тэгэхээр нэг бүхлээс бол арай илүү болж байна тий. Тэгээд илүү орж байгаа нь болохоор өөрөөр хэлбэл энийг хэвлээ бичих юм бол за зургаар илэрхийлэх юм бол бичих юм бол биш зургаар илэрхийлэх юм бол за нөгөө бүхэл юм маань нэг байгаад дахиад энэ дээрээ нэмээд энийг 12 тэнцүү хуваасны 5-ыг нь будсан байна гэсэн үг. 12-ны 12 дээр 12-ны 5-ыг нэмсэн нь нэг бүхэл 12-ны 5-тай тэнцүү байна. Тэгэхээр энэ хоёр нийлбэр бол хоорондоо тэнцүү байна гэсэн үг. 4-ний 3 дээр 6-ны 4-ыг нэмсэн нь 12-ны 2 дээр 12-ны 5-ыг нэмсэнтэй тэнцүү байна. За тэгэхээр энгийн бутархайг одоо нэмэх бол хасах тохиолдолд бол ижил хуваарийг бол одоо заавал ижил болгох хэрэгтэй. За одоо энэ удаагийн бичлэгийн нэмэх үйлдэлийг хэрхэн хийх талаар үзлээ. За хэтэрхий өгөх болох гээд байгаа болохоор дараагийн бичлэгээр хасах үйлдэлийг хэрхэн хийх талаар үзье.